Өнөөдөр би Бээжин дэх Хятадын Дөрслөг урлагын Төв Академийн магистрант докторантуудын бүтээлийн үзэсгэлэнд ирээд байна. Төгсөх улирлын энэхүү үзэсгэлэнд Хятад зураг, босон будгын зураг, баримл, гэрэл зураг, үйлдэлийн урлагын бүтээл гэх мэтчлэн 500 төгсөгчийн 3000 гаруй бүтээл дэлгэгдэж байна. За одоо би энэ сургуульд сурж байгаа. Одоо мөн Хятадын Төв урлагын академид сурж байгаа. Монгол улсын манал завтаа уулзаад байна. Тэгээд бас манал зав маань энэ сургуульд ямар чиглэлээр сурж байгааг нь танилцуулна. За би одоо докторийн 1-р курс сурж байгаа. Уран зургийн тэнхимд орчин үеийн контемпорари уран зургийн судалгаа, хүсэл санаа гэсэн чиглэлээр судалгаа хийж байгаа. За тэгээд энэ үзэсгэлэнд түрүү урд жилүүдийнх нь ирж сонирхож ирсэн байхаа. Тэгээд өнөө жилийнх нь ирж үзсэн үү? За өнөөдөр орж ирээд үзээ байж байна. Тэгээд ерөнхийд нь ингээ харахад өмнөх жилүүдээсээ илүү бүр орчин үеийн чиг хандлага руугаа хөгжсөн байна. Оюутнууд ер нь манай академи сайн л да жилийн төгсөгчд нь маш сайн төгсдөг. За энэ зургаас өвөр Монголын оюутан бүтээлөө гэж байна. Тийм энэ Үжэн гээд залуугийн бүтээл. Гэсрийн туужаас сэтүүлсэн юм бүтээл лээ. Тэгээд энэ зураг ханын зургийн чиглэлд харьяалагдана. Тэгээд керамикаар хийсэн надад таалагдсан. Миний өөрийн бүтээлийн чиглэл уран зургаар төгссөн. Тэгээд уран зургаасаа гадна бас инсталляц, ленд арт гэдэг хэдэн чиглэлийг ингээм хамраад юм бүтээлүүдэд суурилуулдаг. Манай сургууль чинь ер нь Хятадд төдөө Азтай ер нь дээгүүр суудаг сургууль. Тэгээд тэнхим болгон одоо уран зургийн тэнхим, бар зургийн тэнхим, баримлын гэдэг ингээд тэнхимд бас бүрэн доктороо ингээд бас хуваагддаг. Ер нь нэг 2-р курстээ бол яг үндсэн одоо суур мэдлэгүүдээ бүх урлагууд олж заадаг л да. Тэгээд яг төгсөх болоод яг бүтээлгийн чиглэлийг бариад ихээр ингээд классикуу, абстрактуу гэдэг яг ингээд ялгараад эхэлдэг.